Колумбийн нийслэл Боготагаас цаг 30 минут яваад тэгээд энэ газрын гүний уурхайд байгуулсан сүм байна. Уурхайчид дээрээс эхлэн энд мөрөгдөг юм сүм хийгээд энийг өргөжүүлээд том бүтээл хийсэн Колумбийн одоо шилдэг үзмэрийн нэг гэж явдаг гинэ. За энийгээд газрын гүнээс 180 м доор байдаг. Тэгээд дотор маш их даваас хүндэрч байна. Ингээд анхны хүмүүс хаг суугаад өглөө үлддэг. Давсны уурхайн дор байгуулсан ийм сүм байна. Энэ сүмний доотлыг ашиглаад ийм бар бас хийсэн байна, сонирхолтой. Колумбид газар доор байдаг хамгийн том загалмай энэ сүм байдаг юм байна. 16 м өндөр, 10 м өргөнтэй. Сонир юм байна. Тэг хиймэл янз бүрийн өнгийн гэрэл асаагаад тэгээд ихээр их гоё болчтой юм байна. Ингээд цаашаа аялаа өргөжлүүлээд явандаа сарай болоогүй. Энэ үсэр юм байна. За сүмийн дотор талаас доош орж ирлээ. Доор ингээд та нар харж байгаа энэ хан тэр чигээр давсны уурхай дотор барьсан юм том газар доор гүний юм сүм. За нөгөө Jesus байна. Ийм гоё том чиднэд хийчихээ. Бас давсны уурхай дотор хийсэн сүм гэдэг аа. Ийм театр уурханаас ажиллаж байгаа гэдэг хамаа. Сонин байдаг юм уу? Давсны уурхай доор байгуулсан бар байна. Дээр гоё сандал ширээ суудалтай. За тэгээд энэ тал харж байгаа уурхайч төвсөмсөн залуучууд энд мөчилж байна. За мөн сүүнээр дурслын зүйл авах дэлгүүр нээчихсэн юм байна. Энэ нөгөө газар дээр ерөөсөө тэр чигээр хот юм байна дөө. Ингээд битүү Иесус Христос шашны мөргөлийн газар уурхайчид анх агаар хэлж байрлуулсан сүл. Тэгээд сонирхолтой гэвэл энэ гэрлийг бас
давсаар хийсэн байна. За тэгээд эндээс болоогүй ресторан хоолны газар мөхөлц хийсэн байна. За ийм урт ба. Барагдахгүй мэн. За насны хаас гараад явж байна. Суухан.